Тэгээд үндсэн хууль зөрчилдөгчдийн холбооноос үндсэн хууль одоо зөрчилсөн тэр заалтуудыг бичээд энэ холбооноос албан ёсны бичиг одоо үндсэн хуулийн зэсэд өгөх хэрэгтэй байна. Нэгдүгээр ажил тий. Энийг өгөх хэрэгтэй. Энийг төрөлдөх хэрэгтэй. Өөр яаж чадахгүй. Өөр яаж чадахгүй. Ер нь ингээд сонгуулийн хуулийг өөрчлөе гэдэг үндсэн хуулийн зэцгээрчүүд би ч шаардлагач баг хэрэг. Байна шүү. Хэрвээ шат өөр бодоо юм чинь. Нэг ер нь тэгээд гаргахчгүй байх. Ер нь тэгээд гэхдээ гол зөрчсөн гисгийг нь зогсоож болно. А түүнээс биш сонгуулийн хуулийг бидний сая хүссэн тэр хар хайрцаг тэр одоо намын жагсаалт энэ юмар одоо бүхэлд нь өөрчилж чадахгүй үндсэн хуулийн зэс. Тэрний төлөө маргаа өсгөх тийм. Хоёрдугаар асуудал ярьлаа. Сая ардын хурал хордлон шиг одоо яриад байна. Энэ бол ерөөсөн депутатууд үндсэн хууль тогтоогчдын холбоо саяын үүргийг л хийж чадна. Өөр ердөө юм хэрэг байна. Хамгийн гол нь одоо гол найд тэр бол бүхнийг хамарч байгаагаараа энэ монголчуудыг одоо энэ жудаг монгол одоо энэ хөдөлгөөнөөгөө жоохон эрчимжүүлэх хэрэгтэй байна. Би бол бас тэгж удаа. Ерөөсөн шаардлага байхгүй. Ямар ч юм. А энэ жудаг монгол хөдөлгөөнөө жоохон эрчимжүүлж хэдий тэр том жагсаалаа хийх гэдэг төлөвлөж сайн ажиллах хэрэгтэй байна. Түүнээс та нэг үндсийн хөдөлгөөн бидний яриа тэрний залуучуудын холбоо хийвлийг байвал ингээд найдаж суух юм бол энэ бүтэхгүй. Тийм учраас жудаг монгол хөдөлгөөнөө жоо өргөжүүлж аймаг орон нутаг энэ нийслэлдээ жоохон эрчимтэй ажиллуулж энэ жагсаалыг жоохон одоо маш сайн Тэр сайн шүү дээ. Бид одоо жудаг монгол хөдөлгөөний юу гэж яг бас нэг хүн хэлмээр байна. Аавал ерөөсөө жудаг монгол хөдөлгөөний салбар байгууллагатай байгуулж бид тийм үйл явдал яг нэг юм дардах 10 хүнтэй салбар байгууллагатай дэмжиж албаны үйл ажиллагаа дэмжинэ. Ингээд явдаг. Бидээс аавал одоо чи юу бай? Биш юм бай. Чи биш үү ч юм. Одоо жишээлбэл над руу хөөсөн. Санзаад байгаа жолооч. Би энэ 30 жолоочийг зохион байгуулад энд ингээд та нар ажиллаж байна. Хөнгөн хөрсний үйлдвэрийн яамны ордог сайд байсан арцахгүй. Би энд бас нэг өдөр даадуу тоглолтыг хийдэг юм ба делегац зохион байгуул. Ийм мэдлэгээр түрээд ирдэг. Хомчуудаа. За зөвөрөөс энэ өдөр ингээд төвлөний өглөө шүү. Нэг шийдвэртэй юм байна. Одоо зохион байгуул хийгээ байна. Гаргаад гэхээр би ийм шийдвэр. Албаны хаалтаа дөрвөн байгууллагад тэр юм ярьжээ. Эдний усныхаа нэр усыг гаргаад ята чанцгад эрэхтэй ингээд за энэ чи орноогийн давуу байна. Өтөртөөрийн юм байна гэдэг. За дараа би нэг яг юм уу? Тэр байгуулж чинь. Манай Нэр усын таадаг. нэр нь одоо ингээд борч нэгтгэн төвийн дараа ташны боцрол төвийн дараа би ихсийн төвийн дараа батэртэн бүс төрөний дараа тэгээ бүрдүүнэ ойроо таанаас орж бодсон шүү дээ. Депутатуудын хурлын хэдийг хэлэх тааш. Хэн зохион байгуулах юм? Энэ плангийн дундуур би Та зохион байгуулах нь. би биш. Гэхдээ хэн зохион байгуулах тэд нарт дургүй зүйл яах? Өгөхгүй шүү. Тагмагийн нэг ингэж хийгээд Тэгээд энэ депутатуудаа яачих хоёр асуудал шийдэе гэж байгаа. Миний саний хэлсэн тэр дээш нь үндсэн хуулийн зэсэд нэг үчиг, хоёрдугаарт нь удирдлага өөрчлөх. энийг бид нар одоо Удирдлага өөрчлөх. Наадхан бол